За манай Дорнот аймгийн хувьд суур дэд бүтц буюу тэр дундаа одоо манай Дорнот аймгийн гол их үүсвэр буюу захиргаа эрчим хүмүүс дулаанаар хангадаг 30 эд мегаваттын захиргаа станц маань 86 мегаваттын захиргаа станц болж шинжлэгдсэн байгаа. Үүний дараагийн үе шатны бидний одоо тулгымцсан асуудал нь юу гэхээр дулааны одоо энэ шугамыг төв магистрат буюу төв шугамыг шинжилэн шалгах ажил байсан. Өгсөн жилээс эхэлж 13 тэрбум төгрөгийн өртөг бүхэн усан төсвийн хөрөнгө оруулалтаар 2 км шугамыг шинжлэх ажлууд хийгдэж байна. За энэ жилийн ажил нь хэдэн хувьтай вэ? Энэ жилийн ажил бол одоо 95%-тай болсон явж байгаа. Үндсэн тийжэл шугамуудтай холбоод ер нь дууссан. 800-ийн хос шугам дууссан. Хэрэглэгчдийн салаа шугам, 100-ийн шугам, 50-ийн шугам бүгд дуусаад тийжэл залгацсан явж байгаа. Одоо энэ жилдээ бол худгийн тагнууд одоо энэ стекний дулаалга тэгээд дээшээ өндөрт гарах шат тавцангийн ажлууд үлдэж байгаа. Тэднийгээ бидэд одоо хүүт авахаас өмнө хийгээд дуусгахаар хүн чинь нөгөө явцсан байгаа. Энэ ганц юм дээр анхаарахгүй болохгүй. Бага насны хүүхд чинь ямар нэгэн хүмүүсийн энэ ажил одоо дутуу ихсэн сууж нэг гэмт тосолдох юм гарах уу? Энэ дээр та нар массан анхаарах. Өөрөөр хэлбэл энэ дутуу үлдээсэн энэ шугамын ажлууд шүү дээ. Энийг бүр гүйцэх юм байна. Тийм бүр гүйцэх. Бүр гүйцэгээд хайлаад эхлээд зүйл дээр хоолой зогсож шүү дээ. Одоо энийг битүүлнэ дээ. Битүүлнэ. Одоо энд нэр бүгд битүүлэгдээд шороогоор бас хожигдаад давхар тэгээ явах юм. Энэ шугам одоо сольсонтой өртгсөнтэй холбоотойгоор одоо энэ дулааны энэ горим моримд өөрчлөлт орох юм байх уу? 400-ийн шугамаар явж ирсэн бол одоо 800-ийн шугамаар явна гэхээр чинь нөгөө явах усны хэмжээ нэмэгдэж байгаа байхгүй юу? Явах усны хэмжээ нэмэгдэнэ гэнгүүт дагаад нөгөө халаалтын системийн халах гадаргуу нэмэгдэж байна гэсэн үг байхгүй юу? Тэрнийгээ дагаад даралт унахгүй болж байна гэсэн их ус гүйж байгаа учраас тийм үү? Ачиглын цэг дээр одоо нэг халаалтын юу н одоо нэг гарацсан баг байдаг бол иргэдэд очих юм одоо нөгөө сайжирна гэсэн үг байхгүй юу? Халаалтын системийг халах гадаргуу сайжирна гэсэн үг. Энэ шугам бол 40-50 жил одоо солигдоогүй шугам. Энэ шугам одоо шинжилж за ингээд одоо өргөтгснөөр гарахад үр дүн нь бол манай Дорнот аймгийн за энэ хэрлэн сумын хэмжээнд за энэ одоо дулааны хүндрэл нэг багасах юм байна. Хоёр жишээр одоо барилга байшин барихад дулааны одоо зарцуулалт нэмэгдэж за захын одоо гэр оролдлуудад барилгачтай утгах юм өкс боломж хүртэх юм аа. Тэгээ энэ ажлууд үе шаттай хийгдэж байгаа ажил. За энэ одоо 25 онд бол үндсэн ажлын одоо 50% баг хийгдэж байгаа шиг байна. Өөрөөр хэлбэл дулааны одоо төв одоо шугам станцаас за энэ онцгой хөдлийн газар хүртэл солид дууслаа. Эх онд бол үргэлжлээд 26 онд үлдсэн одоо хэсэг буюу за одоо энэ онцгой хөдлийн газараас хуучнаар одоо энэ одоо хаан банктай байшин хүртэлх хэсэг бол одоо ингээд бүтэн солигдноо. Ингэснээр одоо Жав улс хотын дулааны хангамж бол эрс ийм сайжрах ийм одоо нааштай одоо заах үр дүнд бол хүрэх юм байгаа маа.